Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Мөн эрэгтэй хүмүүсийн хувьд байнгын сэтгэл санааг нь зовоож идэг тэр хүрхийг хүсдэг оргил бол өөртөө хангалттай итгэлтэй байх, өөрийгөө альфа эрэгтэй хүн гэдгийг батлах нөхрийнхөө эхнэрийнхээ хүүхдүүдийнхээ гэр бүлийнхээ магадгүй хамт олонныхоо хамаатан дундаа өөрийнхөө статус буюу байр суурийг тогтоох, тэр байр сууриа хамгаалах, эрэгтэй хүн өөрийнхөө нэр хүндийг хамгаалах, өөрийнхөө үн цэнийг тодорхойлох. Ер нь бол тийм бахархалт аав, бахархалт хань ижил, бахархалт хүү байхыг эрэгтэй хүн болгон хүсдэг. Тэгэхээр эмэгтэй хүн ч ихгүй, эрэгтэй хүн хүсдэг ч гэсэн эрэгтэй хүний хувьд өөрийнхөө тэр үн цэнийг тодорхойлох, байнгын сайхан үнэлэгдэх, тэр гэр бүлийнхаа хүнд хүндлэгдэх гэдэг мэдрэмж хүндлэл эрэгтэй хүний хувьд маш чухал байдаг гэдэгтэй хүн болгон санал нийлэх байхаа гэж бодож байна. Тэгвэл өөрийгөө эрэгтэй хүн хүлээн зөвшөөрч өөртөө итгэлтэй байж өөрийгөө хүндлэхийн тулд энэ үн цэнийг яаж байнга юм доктортойгоор авч явах гэдэг дээр судлаачдаас хэд хэдэн арга зам зөвлөгөөг санал болгосон байдаг. За жишээ нь эрэгтэй хүн өөрийнхөө идеал тайп буюу би ямар хань ижил эрэгтэй хүн байх вэ? Би нийгэмд ямар байр суурьтай байх вэ гэдгийг хөвчлэн өөрийнхөө дал тухамсарт кодлогдсон өсөж торинсон эцэг эхээсээ өөрийнхөө ааваас ахаас магадгүй багшаас ахаасаач гэдэг юм уу амьдралд нь удаан хугацаанд хамт байсан эрэгтэй хүнээс үлгэр жишээ авдаг. Тэгэхээр тэр л үлгэр жишээгээрээ эрэгтэй хүний амьдрал ийм л байх ёстой юм байна. Эрэгтэй хүн ингэж луураа гаргад юм байна. Магадгүй тэр үлгэр жишээ авсан хүмүүс дотор нь янз бүрийн сэтгцийн өөрчлөлттэй, арх тамхины хэрэглээ өндөр юм хамааралтай, донтолтой, магадгүй уураа барьж чаддаггүй, эмэгтэй хүнд гар урчдаг ч юм уу, эсвэл эмэгтэй хүнтэй ойлголцож чаддаггүй, ярилцаж чаддаггүй, иймэрхүү зан төлөвийн асуудалтай болоо сэтгэл зүйн асуудалтай үлгэр жишээг хараад өссөн эрэгтэй хүүхдүүдийн хувьд сэтгэл санаагаар унах, мөншчүүдийн тэр сэтгэлийн хямралд өртөх, гутрах, гинт өөрийгөө алдах, өөртөө итгэлгүй байх, төрөмгийн зан авиртай байх эрсдлүүд нэмэгддэг гэсэн бас судалгаа байдаг. Тэгэхээр нэгэнт бид нэр өөрсдийнхөө эцэг эхийг сонгож болохгүй, өөрсөндөө багд суусан тэр эрэгтэй хүн ийм байдаг, эрэгтэй хүн ингэж зан авир гаргадаг гэсэн тэр зүйлийг өөрчилж чадахгүйгаас хойш насанд хүрсэн эрэгтэй хүн та өөрийнхөө идеал тайпыг буюу үлгэр жишээ болох эрэгтэй хүнийг дахин програмчилж өөртөө код үүсгэж сонгох боломжууд байдаг гэдгийг зөвлөмөр байгаа. Тэгэхээр энэ дээр хэрвээ таны үлгэр жишээ авсан аав, ах эсвэл гэр бүл дотор аав байгаагүй, ах байгаагүй хангалттай үлгэр жишээ авахаар сайн эр хүн байхаар юм жишээ байгаагүй бол бахархалтай хүндэтгэл төрүүлэхээр тийм үлгэр жишээ авахар хүн байгаагүй бол та оройтойгүй бас ингээд би тэрийг л дурайн манай аав архиудаг байсан би архи аав нь эсвэл манай аав доктортой ажил хийж чаддгүй байнга ажиллаж солидог байсан би нэг ажил дээр доктортой байж угаасаа чадахгүй гэж өөртөө барьер буюу хаалт үүсэхгүйгээр би тэгвэл ямар шин өөртөө үлгэр жишээ хүнийг тогтоож болох вэ? Надад ямар үлгэр жишээ болохоор хүн байж болох вэ? Би өөрөө сонгоод дахин өөрийнхөө эрэгтэй хүн гэдэг үлгэр жишээ авах тэр хэв маяг фигурыг дахин тогтоож өгөх ёстой маа. Тэгснээр шин дал тухамсрын үлгэр жишээ болохоор хүн тогтохоос гадна заавал өөрийнхөө тэр өсөж торинсон гэр бүл дотор байсан гэр бүлийн хэрүүл, уруул, асуудал, янз бүрийн донтол, зан аашийн доголдлыг өөрийнхөө гэр бүлд авчрахаас сэргийлэх, зайлсхийх, тэрийг устгах, сайжруулах, алдаа оноогийн тэнд үлдээх, өөрийгөө илүү сайн хүн, дааваасаа сайн эр хүн байх, магадгүй аавынхаа алдсан алдааг давтахгүйгээр тэрийг тэнд нь үлдээгээд өөртөө тэр алдаануудыг дахин давтахгүй шин програмуудыг өөр сайн үлгэр жишээ аав, хань ижил, ажилтан байх энэ загваруудыг өөртөө суулгах бүрэн боломж эрэгтэй хүн болгонд байгаа. Тэгэхээр би ийм гэр бүлд өссөн. Нэгэнт би ийм сэтгэлийн шарахтай. Би энээс өөр амьдрал үзээгүй учраас амьдрал дээрээ би ажил, амьдрал гэр бүлийн харилцаанд ийм л байх болно гэдэг хэвшмэл ойлголтыг бид нар халах боломжтой. Өөрийгөө дахин програмчлах боломж байгаа гэдгийг дахин хэлмээр байна.